Зя сайн байцгаана уу та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээл таргийн өнөөдрийн хөтөр төлөвт эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэдүүл одоо дараа 7 хоногт ерөнхий ямар хөө байх вэ те? Юун дээр анхаарах уу? Тэгээд ерөнхий санхүү мөнгө одоо тэгээд хувийн амьдрал ямар хөө вэ? Тэгээд нэмээд гаргалгаа нь юу юм? Энерги чеке тэгээд үзэх болно. За юу яасан? Мань одоо хөгшнө нь Instagram алдсан. Тэгээд одоо надад нэг запас Instagram байгаа тэрвэр ашиглаж байгаа. Хэрвээ энийг сонсож байгаа надаар үзүүлжсэн хүмүүс байвал одоо Instagram-аас холбогдох хүмүүс байвал юу яагаад доор линк байгаа Instagram-аас холбогдоод надаар үзүүлэх асуураа заа юу. Тэгээд миний хувьд бол энэ 7 хоног бол бас боломжийн их дажгүй. Гэхдээ хөдөлгөөнтэй бодож бас бацтай 7 хоног байлаа. Дараа 7 хоног бол харин гоё байх гэдэгт бол аюул ихтэй байна. За би яг 3 хөтзөр байна. Айл нүдэн төсөө сайн сонгоорой. 3 2 1. За ингэж эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань 5 саваа. За хөзрийг ажиглавал нэг залуутай ингэ 5 саваа барьчихсан. Одоо ингэ цаашаа яач яаснууд надад пакет байхгүй гэсэн маягтай бол одоо ингэ зогсож байгаа юм аа. За 5 сав бол юу? Энэ 7 хоног одоо таны хувьд жоохон явдалтай 7 хоног байх магадлал байгаа шүү. Явдалтай гэдэг нь тийм муу биш зүгээр юм сорилттой, юм хүнтэй нүүр тулсан, өөрийгөө хамгаалсан, өөрийгөө болон өөрийгөө үзэл бодлоо хамгаалсан, одоо тийм сорилттой тулсан юмыг давж туулсан. Нэг талаас бол их адал явдалтай барыг мартагдахааргүй 7 хоног байх бах. Нөгөө талаас жоохон ядаргаатай ачаалтай 7 хоног бол байх болов гэж байгаа юм. 5 сав бол өөрөө одоо тэмцэл мөргөлдөө тий одоо бас өөрийгөө үзэл бодлыг хамгаалах тэртлийн хөзөр байдаг юм аа. Тийм учраас яалчгүй жоохон төвөгтэй үйл явдал болох байх. Гэхдээ эцсийн энэ бол тийм амар муу одоо тийм юу биш. Эцсийн үр дүн бол өөр төр чинь бол ерөн сайхан гарч ирнэ. Тэгээ одоо амьдрал болсон хойно бидний соржил таараа бид нар сорилтанд даваад гарч ил таараа нэг тийм санаа зовх юм бол гайгүй. Гэхдээ жоохон тийм асуудал гэх юм эсвэл тийм нүүрлэх ёстой юм бол байгаад бол марч болох заяа. Бас нэг зүйл юм байгаа юм. Одоо тогтворгүй байх зүйл энэ 7 хоногт ер нь их байх учраас өөрийгөө их тийм хамгаалсан өөр дээрээ одоо яавал надад тий айтайхан үр дүн гарч болох уу? Тэр талаас нь юм хүмийг бодсон тиймд одоо байвал айгүй амар байгаа шүү заяа. Нэг тийм ингээ хүнийг бодоод яана мана байхгүй. Энэ талаар жоохон ховоо хичээхэд их буруудахгүй шүү. Игвэл энэ хөзрөө сонгосон хүнтэй бас заримдаа яг хүнүү өөрөө ихтэй одоо хүнийг тавиад өөрийгөө жоохон хайчих юм байгаад болохгүй. Тэр тусмаа өөрийгөө жоохон бод, ганцхан удаа өөрийгөө бодоод өөрийгөө төлөө ямарваа нэг шийдвэр гаргаад хүнийг уушлаарэ гэд явуулчмаар байна заяа. Тэгээ хамгийн чухал нь гэвэл энэ 7 хоногт ингэж байж амьдрал дээр чинь аз завшаан гой боломжтой гэдэг нь орж ирэх гэдгийг ойлгоорой заяа. За харин ажил төрөл тал дээр. За 5 зоос. За баригстай ажил төрөл боломж тал дээр тэгж гарч ирэх байхаа. 5 зоос. Жохон зүдрэгэний үзэр. Үзүүдээр одоо нэгэн хөдөлмөр эрхлэж байгаа тийм шалтгаан ир одоо байж штэ мөнгө зоосноор зогсчихсон. Юу юм бэ? 5 зоос бол одоо жоохон зүдрэгэн төвөгтэй байдлыг хөзөр. Гэхдээ тийм муу зүйл бол биш. Нэгсэндээ ерөнхийдөө бол одоо тий 10-аас 5 дээр явж байгаа юм аа. 10-аас 5 дээр одоо тийм туулах юм туулаад бас одоо хүн л бас туулах гэдэг чинь одоо тийм үргэлжийн мөнхтэй цагаан моринд их бардам алахгүй шүү дээ. Бас тэгэл нэг илжи өнөгч үе бүр илж гүйж байх үе байна. Харин ч бас та гайгүй танагтай байгаа. Яг одоо байгаа амьдралаа ингээд өнгөртөйгээ харьцуулахад ялангуяа энэ жилдээ харьцуулахад бол харин энэ дээрээ одоо цэвэр үр дүн яаж гаргавал гоё байх юм. Яавал бүх зүйлд ажгүй явах юм те. Яавал одоо цэвэр үр дүн гаргах вэ гэдэг. Тэгэхгүй бол за тэгээ саяны хэлсэн ерөнхий чинь багын санхүү дээр гарч иж байгаа шиг байна шүү. Ажил төрөл аль дээр жоохон одоо бодсон хүч нь өөрөө чинь бас одоо дагзаар нь савдаг ч гэдэм үү. Эсвэл аюу тийм тэнэг үйл явдал болоод өөрөө чинь бүр тийм шахамдуулагч юм уу те. Тийм үйл явдал болох учраас
бас өөртөө хүчтэй ялангуяа сэтгэлийн хүчтэй одоо хаттай байгаарай гэдэг хөдөлгөөн энэ дэр бууж байгаа юм аа. Тэгээ цаашаа ингээ харуул юу байгаа юм. Энийг ингээ хэтээхэн давчвал цаана юу вэ гэж одоо эерэг өөрчлөлтүүд одоо нэг сэргэм нандалтууд одоо ингээд хэцүү бүхнийг сайхан даваа туулах одоо бас хүнээ сайхан буян шиг сайхан авах хвчлэн тийм сайн зүйлүүд болох учраас би ингээ хэмжлээ би мууцлаа би яана гэх нэг айгаад байх юм бол байхгүй хүний ингэт юм байна. Энэ үеэр сонгосон хүн таныг амьдрал соригтой ингэт юм байна. Жохон байж байгаа л нэг юм мэдрэмжээр ингээл эготой ч нүрэлдүүлдэг. Би одоо тийм бардам хүн би ийм гоё амьдрал би ийм амьдрал гэхээр амьдрал хөөгүй тэгэж тийм байдгүй заяа чи ингэж явнаа гэдэг. Ийм ингэж үр дүн гарганаа гэдэг. Тэгээ яах вэ нүунийг бурхан өөрөөс сонгож яг ямар үр дүн гаргах юм бэ? Чи одоо яг бардам баймаар байна уу? Эсвэл үр дүнтэй баймаар байна уу гэдэг. Тэгэхээр үр дүнтэй байгуулдаг юу яа штэ. Яг одоо бардам байдал падал явахгүй штэ. Тэрний ойлгоорой заа юу. За одоо хосын хувийн амьдрал тал дээр ямар хөө байх нь одоо харъя. За болж 6 зоос. За нэг юм яаж ядарч зүудэлсэн гэсэн гэр бүл байдаг сайхан юм да. За энэ хөдрөөс сонгосон хүндэнд азар гэр бүл ч юм уу хувийн харилцаа ч юм уу найз нөхд талаас ч юм уу те сайхан туслая болгоё бүтээ ингээ чи чинь бас таг зожиг бас уулан төөрсөн сармагч биш юм аа. Одоо амьдралын сайныг сайхан мэдрэл яваа те дажуу зүйлс байж болт юм а гэдгийг бол өөр чинь ойлгуулах гээд уг нь бас юм хүн бол байгаа юм байна. Энэ чинь 6 зоос гэдэг бол цэвэр буйны зоос. Одоо ингээ тань сайн юмыг туслая одоо ингээ дэмжиж те тэгээд бас сайхан талаалаас илэрхийлээ. Азар давуу тал нь гэвэл энэ үзэл сонгосон хүн та юу вэ? Одоо их буян үйлдэл сайн хүн учраас одоо яаж хэцүү яалаа гэсэн ерөнхий зүйлсүүд дээр чинь бол нэг ихтэй таныг бол муу юм болдгоо байна азар. Тэгэхээр одоо юу гэдгийг үнэхээр тийм хэцүү байдал орсон ч гэсэн зөвхөн таны буйны үйлийг үрч ирдэг ч юм уу эсвэл танд туслах хүмүүс ч ирдэг ч юм уу те. Ерөнхий байдлаараа бол ой тийм халамж хүртсэн, хайр мэдэрсэн, бас амьдралын сайнсыг мэдэрсэн одоо тийм дажгүй 7 хоног бол байх баг. Ялангуяа хосын харилцаан дээр бие биенийг дэмжсэн. Тэгээд хамгийн гол нь нөгөө хүнээсээ суралцсан, одоо заавар зөвчлөгөө тий ойлголт авсан тийм сайхан 7 хоног бол одоо байх юм байна уу да гэж бол энэ дэр гарч байгаа юм аа. За харин одоо энэ дэрлэлээр чинь одоо боломж их байна уу эсвэл практик их байна уу? Одоо гэдэг юмыг харцгаая. За яалтчгүй одоо сэтгэл зүйн юу юм да баланс гэдэг үг гарсан. Сэтгэл зүйгээ одоо болон одоо байгаа амьдралаа бүгдийн сайхан балансчуулна. Хоёр идэхгүй нэг хоосон. Гэхдээ бас амар баяжтлаа одоо гэдэг юм. Шинжэнгөө дэлб шоуслаа одоо тэр зүйлс баяжхгүй гэхдээ бас ганц шилний юм бол хүнд олдтол ах нэг гэдэг шиг. Одоо хитрхи өөрөө битгий байгаарай. Амьдралын сайхан балансыг бай. Хоёрдугаар ялангуяа сэтгэл зүй тал дээр юмыг хүлээн зөвшөөрнө гэдэг юм байдаггүй юу? За юу гэсэн үг вэ гэхээр одоо муу байгаа нь гэхдээ үрд муу байна гэсэн үг биш. Ирээдүйд сайжрах юм аа гэдэг. Яг тийм зүйл дээр өөрөө чинь одоо амьдрал ингээд одоо яаж байгаа юм бэ? Сорж байгаа юм байна. Энэ дээр байн хүн та өөрөө амьдралынхаа сайхан балансыг ойлгоо. За би ингэж явах хэрэгтэй, би ийм байх гэсэн мэт. Бас тайван бай, стрессээ тайлж сурыг бас тийм юм мууч гэсэн юм алга мэдээж хэцүү байж гисэн тайвширч суя гэдэг юмыг өөр дээр авч сурвал дараа юм сайхан орж ирэх юм байна гэж их гарч байна. За харин хоёр дахь нь зургаан сэлцаас. За дахиад юу? Угаасаа л юу юм байна л да. Бурхан өөрөө ч нэг талаас бол сорж байгаа хэмнээ одоо хүний гой багш нар гэдэг чтэй. Шалгалт авдаг, амар том шалгалт авдаг. Гэсэн хэрнээ тестийн хариу мариуг нэг яаж ч өгсөн байдаг оюутнуудаа. Яг тэр шиг амьдрал тэрийг сорж байгаа гэхдээ одоо тестийн хариу ч юм уу эсвэл шипээ ч юм уу те булхацлыг бол танд бол өгөөд байгаа юм байна. Дааш та тэрийг жоохон ойлгож үзээрэй гэдэг юм байна. Яагаад гэвэл одоо таныг амьдрал сориод байна. Хүнээс жоохон дургуй хүнээс жоохон юмгүй эсвэл бардам зангаа ер нь болчихоо.
За тэгээд нэг л хүнд өгдөг хүн байсан бол одоо жоохон хүнээс жоохон юм авмаар байна. Бас давхар өөрөө жоохон бодмоор байна. Бурхан бол өөр чинь бол сайхан боломж өгөөд байгаа юм байна. Миний өгшийн боломжийг авчаач гэдэг юм бол энэ дэр яваад байгаа юм байна. Бас нэг зүйл гэвэл ингэж байгаа юм. Юу гэвэл амьдралдаа яг том зургаар нь дэмжээч, хөрөнгө оруулаач, урт хугацаагаар хараач. Нэг л их өнөө маргаашаа бодоод өнөө маргааштай гайгүй бол тэгэл гайгүй гэсэн юм яваад байгаа юм шүү дээ гэдэг хүзэр энэ дээр гарч иж байгаа юм шүү. Тийм болохоор юу яа? Битгий өөрөө хямраа бүх юм сайхан. Харин яг бол үр дүн хамгийн чухал юм байна. За яа. За харин хосын харилцаа, хувийн харилцаа яах нь? 7 саваа. Яалтчгүй ийм хүнд хэцүү байгааг чинь ингээд хүмүүс ойлгож байгаа учраас энэ дээр чинь бас аваа туслая, болгоё бүтээ гэж бол яваад байгаа юм байна. Азар бурхны авралаар гэх юм уу да. Одоо юу гэдгийг танд бол ийм сайн тусвал нэг талаас сайхан орж ирэх юм байна. Тэгээд хосын харилцаа тал дээр юу явах шүү. Одоо юу гэдгийг гинтийн үйл явдал болох магадлал байгаа шүү. Гинт ингээл өөртөө чинь нэг тийм аягүй сайхан буянтай сайхан хүн туслах хүн гарч ирээд дараа нь тэндээ сайхан дотносдог ч юм уу те. Эсвэл бол хуучин байсан хүн чинь аягүй сайхан гарч ирээд тэгээд тэрэндээ сайхан дотносох ч юм уу. Тийм маягийн үйл явдал бол одоо болох юм байна. Тийм учраас одоо хэцүү бүхний өдөөс инээцгээ хичээцгээ гэдэг байдал руу бол одоо таныг орох байгаа гэж бол гарч иж байгаа юм аа. За энэ ерөнхийдөө нь харахад бол энэ 7 хоног бол жоохон төвөгтэй, цорил ихтэй, туулах мэтэй байх ч гэсэн сэтгэл зүгээ баланс чадварт ажгүй сайн байх болно. За тэгээд 5 зоос нэлээд жоохон зүдэргээтэй нэр хүнд муу байх ч гэсэн одоо яг цэвэр үр дүнээр тодорхой ойлоод одоо нэр хүндээ далт хийгээд яг юм хийвэл аюу сайн. Хосын харилцаа тал дээр бол хүмүүс танд сайхан туслах одоо гоё юм зүйл байна. Давхар одоо ингэж амьдралын хатуу төв туулж байх явцдаа ганц биеуд нь хүнтэй танилцсан эсвэл хойшийн хүн орж ирээд сайхан дотносоо тэгээд гэдэг одоо алдар төхрөө зүтгэх магадлал байгаа юм байна. За харин юу юм? Одоо тэнд сахиусан тэнгэрийн юу зөвлөсөн байна? Харцгаая. За ганаш хүүхд инфант одоо сөрөг байдлыг алдааг одоо сорилтыг одоо болиулах штэ. Бурхан жоохон залбирхсэн. Нэгсэндээ манифестсэн хий. Энэ одоо надад хэцүү байгаа юм хүмийг яаж ингэж айтайхан болох вэ те? Бурхан багшаа надад туслаач. Надад энэ юмыг сайн шийдэж өгөөч гэдэг. Тэгэж явбал аюу дээр байна. Тэгэхгүй бол энэ гэж сонсон хүнтэй ер нь ганцаараа л болгоно гэж ганцаараа л гэж жоохон хүмүүс тариад идэх магадлал байна шүү. Тэгээд ер нь ингэмэр байна. За та одоо бурхан багш нь байна уу, христэн байна уу, одоо муслим нь байна уу, аль нь хамгаалах жоохон залбирч баймаар байна. Залбир гэдэг чинь хүний яг юу хүсдэг те, яг ямар хөө байвал амьдрал сайхан болчих гэдэг нэг сайхан тодорхойлж өгдөг байхгүй юу? Таны амьдрал яг одоо тийм бясалгал, за бясалгал яг дүүсгэх тийм манифест, залбирал тийм хийж бас даалж ертөнцөөрөө сайхан тусламж дэмжлэг авах боломж байгаа юм байна шүү гэж гарч байгаамаа. За харин энэ талаар таны энерги юм байх нь харцгаая. За морин тэрэгтэн болж шít. Чадж шít. Морин тэрэгт гэдэг бол юу гэж юм? Одоо юу ч бол юу давна. Гэхдээ яаж давхаа бол бодно. Харин яаж давхтаа бол одоо сайхан зүтгэн. Зүтгэхтэй бол өөрийн хоёр морио сайхан чавхардна. Тэгэхээр нэг тийм сайхан амар утлан давчих гэсэн үг. Тэгэхээр бас зов зүтгэж давна гэсэн үг. Гэхдээ ямар ч хэсэн давна гэсэн. Яг тийм энерги тэнд үл сайхан байна. Мэдээж амьдрал төвөгтэй ядагаатай үл ядагаатай гэхдээ тэгж байж тийм зүйлсийг туулж бид сайхан зугаа зангил амар таван байдал элбэг хангалуун байдлыг бид мэдэрдэг. Яг тийм амьдрал танд руу бол цорилтууд бол үе үеинд орж ирдэг юм байна. Энэ бол их тийм буруу зүйл бол биш юм аа. Зөвөр өөрөө өөр тал дээр те ингээд ойлгочвол ийм зүйл нь ийм байт юм байдгийг мэдчихэл болчихж байгаа юм. Мэдээж туулах юм бол тань зөндөө сайхан багасаа юу. Энергич байна, тэгээд бензинч байгаа юм байна. Банк дүүрэн давхиад айл гэж байна. За ингээд эхний хөтөл маань дууслаа. Хөтөл бэрхтэн хаалцсан бодол лайктараар шеэрээрээ субскрайбаар донешн маш баярлалаа. Мөн одоо Google-ийн хөтөлбөртэй юу хийх үсний хөтөлбөртэй юу тэмцэн дэвшүүлээ. Тэржлээ сайхан манифест хийгээд залбирлуулж болоо. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхан өсвөрөө мөн ингээд тар өдөр хөтөлбөр байгаа бол та бүхэн Facebook нэрээр сайхан холбогдоод асуух сайхан хавшил болох юм байна шүү. Мөн байнгын стресстэй төвхтэй хэцүү байгаа бол та бүхэн энерги цэвэрлэг оргол авсаг
Насаанд болгож байна. Ердөө 10-20 минут авснаас нь 10-20 минут бичлэг гараад ирэхээр айгуу сайхан тайвшрах хоёр өдөр юм орчихсон юм. Тэгээд төгсгөлт нь хамгийн сүүлд нь нэг юм хэлээ. Таны амьдрал таныг үл их тийм жоохон жаргаасангүй, тайван байлгасангүй. Дандаа нэг юм туулаад явуулдаг. Тэр туусны дараа аймаг билүү гэдэг юм биш шүү заяа. За одоо ингээд хоёр дахь өдрөлөөгөө орцгоё. За хоёр дахь өдөр маань за 3 аяг болж шүү. За хөдрийг ажиглавал нэгэн хатан одоо мадам 3 аягны урд залбирч байна. За энэ 7 хоног бол ястай янзтай 7 хоног бол болох юм шиг байна. За нэгдүгürt юу яасан? 3 аяг бол өөрөө шоудлын үзрөө шулуух хэлэхэд бол. Тэгэхээр амьдрал дээр ихгүй тийм одоо ад жаргалтай, баяр хөөртэй ямар нэг юм одоо тэмдэглэсэн магадгүй төрсөдөж байж болно шүү дээ. Тийм тэмдэглэсэн баяр хөөртэй тийм сайхан 7 хоног бол байна гэж бол гарч байгаа. Хоёрдугаар за хэрвээ та энэ өдрийг сонгосон хүн бол ер нь өмнө нь жоохон зожиг байсан байх магадлал бол байгаа тийм. За тэгвэл тэр зожиглолын нэр ер нь жоохон багасаад одоо их тийм нийтч рүү ороод их тийм олон хүнтэй гоё танилцсан, олон хүнтэй нийлсэн, бас найзч нөхөрлсөн, шинэ хүмүүстэй сайхан танилцсан тийм. Одоо яг тийм янз бүрийн сошиал ивент явдаг ч юм уу. Их тийм хөдөлгөөнтэй 7 хоног байх боловч нийт гарч байгаа юм. Хоёрдугаар гуравдугаар энэ нэгжийн ерөнхий байдлаар цаашаа харуул одоо хосны харилцаанд гэсэн бас юу яваа. Ялангуяа синглүүд энэ 7 хоногт борлогдох магадлал нэлээд өндөр байгаа учраас уруулмруулаа бодоод одоо мен зэмэн гэдэг ч юм те эсвэл ирчүүд нь жоохон нэг тийм цээж бижээ гаргасан ховц мустай гадуур явбал их зохино. Дөрөвдүгээрт ажил төрөл хэргийн тал дээр ч гэсэн бас их тийм баярлахууд сайхан дажгүй үйл явдал болох учраас ерөнхий энэ 7 хоногийн энерги vibe бол юу юм? Ердүүлээ ад жаргал юм аа. За зөрөөд нэг юм хэлье. Монголд нэг балан юм байдаг юм. Хит их энийхээ дараа айдчихдаг шүү. Энийхээ дараа нэг юмаа дуудаад байна гэдэг. Энийхээ дараа уйлдаг гэдэг. Урд уйл хүүхдийн гочтой урд зам юмсан тийм юм байхгүй шүү. Зөвхөн сайхан хүснээр гоё бай. Амьдралын сайхан бид нар их тийм айд сүйцтэй одоо амьдраж одоо юу гэсэн юм бэ? Дажгүй байна л гэж яваад угаасаа дажгүй байна заа юу. Нэг тийм партлсан ч юм бодлого мууж маа. Угаасаа 300-аас одоо сав аяг бол дажгүй үзэр. Тэгээд бид нар байн ус тийм жаргадгүй үстэй. Ерөнхий амьдрал дээрээ. Тийм учраас нэг жаргаж байгаа дээр айтайхан жаргаа сайн мэдээж явж ирсэн дээр ерөнхий санхүү бол тогтвортой байна. Одоо гоё санхүүгийн янз бүрийн бол хүрэн тэмдэглэлтүүд бол үйлдэлүүд бол сайхан болох учраас нэг тийм паатлах яах юм бол гайгүй заа юу. За. Өнзөрөд санхүүдэл дээр. Йоо. Болж шít. 6 сава. За 6 сава бол ялтын хөдрөө. Одоо хөдрийг ажиглавал за энийг ингээ хөдрийг ажиглавал одоо юу байгааз нэг юм ихтэй одоо ингэ гоё болцсон тариан төрөө барьчихсан ингээ ямар нэгэн гоё хүрчлээ үрдэн арчлаа гэсэн маягтай байж байна. 6 сава бол ялтын хөдөр бас амжилтын хөдөр одоо ажил төрөл тал дээр удаан хугацаанд хүлээгдсэн сайн юм чинь бүр гоё ингээ бүрдээд үр дүнгээ сайхан өгөөд айгүй дажгүй явах юм байна гэдэг хөтөр энэ дээр нэг тийм гарч байгаа юм аа. За хоёрдугаар юу яасан? Одоо хүмүүс өөрөө ч гоё өндрөөр үнэлээд үр дүн сайхан өгөөд за тэгээ санхүүгийн одоо дараа чи юунд хүрч болох вэ гэдэг сайхан бүр сайхан ярилцаад энэ 7 хоног бол санхүүдлэр бол маш товчхон амжилттай байх юм байна. Юм хүм чинь сайхан бүтээх юм. Удаан хугацаанд зарим хүлээлгэсэн өг дүгүүд бол сайхан өгөөд ингээд тагтаггээд явчих юм байна гэдэг хөтзөр бол энэ дэр гарч байгаа юм аа. За тэгээ 3 дугаарт гэвэл ийм юм байгаа юм. Одоо юу гэдүүлээ санхүүгийн тогтвортой байдал ч одоо энэ дэр гарч байгаа юм. Бас тэрэн дээр санхүү тогтвортой байдалд нэмээд амжилт бүтээл аз жаргал тэр үеч сайхан дээр орж байгаа учраас одоо юу гэдгийг энэ 7 хоног бол ер нь сайхан мэдээ сонсноо хүлээг суулж явах баг гимгүү байх заа юу. Тэгээд нэг юм байгаа юм. Энэ 7 хоногт та яг юунд хүрмээр вэ тэрийгээ сайхан тодорхой байлга. Тэгээд тэрэндээ хүрнэгээсээ зүтг. Яагаад энэ жоо том юм зүтг
бод. Яг тийм 3-оор байрч юм эсвэл сарын 6-аас төрөж салж юм уу те. Бараг л болно гэхэд бол яаж нэг юм за учиргүй 6-д унахгүй байсан ч гэсэн нэг 4-5 бол унах магадлал бол байгаа шүү заяа. Тэгэхээр яана энийг гэж бодоод авах шаардлага байхгүй. Бүх юм одоо хяналтын дагуу амар сайхандаа жаргах зандаа бол одоо сайхан явж байгаа юм байна. За 3 дахь хатны хосын харилцаа амьдрал гэж томлол дээр. Шинж одоо ийм сайхан 7 хоногс байхаа 2 аяга. Юу яах вэ хаа? Хосын тал дээр бас хүн амьтанд хараа ихсүүл ичлэх зүй үгүй шүү. 2 аяга бол одоо юу гэх юм? Бие биедээ сэтгэлтэй хосууд одоо зүрхний аягаа сайхан биедээ зориулж ингээ байгаамаа гэсэн үг. Нэгдүгээрт одоо энэ хүсэл сонгосон хүн танд хардаг крашлах хүн байв шуудахгүй. Ер нь л айтайхан мэдээ сонсох магадлал байгаа. Нэгт хоёрдугаарт айтайхан краштай тийм үү хайртай байдаг хүнийхээ дотор сүнсийг жоохон сонсоод үз. Энэ хүн яг юу хийх хүсэж ямар хөө баймаар байна те. Тэр талаас нь дайрцгүй шууд бас болохгүй ш би хэлэхгүй болохгүй. Шууд мэдрэг удаа хайртай гэдээ очиод бас лалгадуул магадлал байгаа. Тэрний оронд яаж ч гэхээр энэ хүн ямар хөө нөхцөл байгаа вэ? Яаж би энэ хүнийг ойлгох вэ те? Яавал энэ хүн илүү тийм одоо гой сэтгэл төрөх вэ? Яавал энэ хүний зовлон мэдэрч одоо тэрийг ойлгох талаас нь бодвол дээр шүү. Нэгт хоёрдугаарт ер нь юу яах вэ хаа? Ойлголцлын 7 хоног бол ялангуяа хосч байдаг юм уу? Ажил төрөлж байдаг юм уу? Эсвэл одоо гэр бүлч байдаг юм уу те? Тийм одоо хүмүүс төр бүгдэн дээр нь орж ирэх байх. Яагаад гэвэл нэгдүгээрт ингэж байна. Одоо энэ хөзрийг сонгосон хүн танд одоо гэр бүлийнхэн найз нөхөд эсвэл дарга зэрэг гэдэг юм. Эсвэл ялангуяа хайртай хүмүүстэйгээ яг бүрэн бас ойлголцох одоо юугаа гаргах гэдэг үлээ. Үйл ойлголцоо нэгтлэн шийдэх. Бас дургуй бүрсийн одоо бас нэгтлэн гаргах тийм тэгж байж амьдрал тал дээр илүү дажгүй явах юм биш үү гэдэг үзэл гарч байгаа юм. Тэгэхгүй бол энд л одоо ер нь энэ хүсэл сонсон хүн та нэг л их тийм одоо уугаас сэтгэл аягүй сайхан. Гэтэ тэрийг нэг хэл гаргаж чаддаг. Эсвэл хүн дөр хэлж чаддаг. Одоо юу гэдгийг бас хүний буруу ойлгох юм уу? Хүний буруу ойлгоод тэрэн зөв тэрэн буруу гэдэг. Тэгэхээр яг хайртай дотны хүн чинь хаахтлах юм уу, биехээ өвдөх юм уу хэцүү байл ороход дорн туслыг л хамгийн түрүү гүйж мөг цаасаа барилгачдаг. Ийм сонио хүн байгаад энэ та. Тэгэхээр юу яана? Бас одоо яг хайртай хүндээ бол хайртайгаа хэл. Тэгээд бас чи сайн шүү гэвэл сайн шүү гэх хэл. Тэгж явж таны нөлөөлөл сайн сайхан болж бүтгэхэр байна гэдэг бол энэ дэр гарч иж байгаа юм аа. За тэгээд бас нэг зүйлийг энэ гурвын хардаа ерөнхийдөө аюу сайн үзэр азтай үзэр байна. Хүн яагаад банк нэг хөдлөмж гэсэн нэг тийм бүтэн азтай байж болохгүй. Яг энэ жижиг юм болох ч гэсэн тэгэл том зургуул аюу сайн байж байгаа болдгүй тийм үстэй. Тэр талээрээ ерөн сайн бодож үзэж битгий одоо юу яагараа ийм сайн сайн бодоод нотхгүй муулж битээ хайгаарай. Бүх юм хяналтанд байгаа гэдгийг ойлгоорой гэдэг үзэр энэ дэр гарч байгаа юм аа. За харин одоо юу яа? Танд одоо гаргалгааны нарийнсан буюу ер нь юу яаж одоо зөвлөж байна вэ гэдгийг одоо хэдүүлээ харцгаая. 6 сэлэм. Ялч нэг хэцүү зам энэ хүсэл сонгосон хүнтэй гэсэн ялуулсан одооны сайхан баг сайхан мацаа явж байгаа юм байна. Одоо хэцүү зүйлээс ингэ сайхан холдож байна. Ерөнхий амьдрал дээрээ дахин муу сайхан бас холдож байна. Сайн зүйл сайхан тэмүүлээ замч явж байна. Яагаад вэ гэвэл өнгөрсөн хэдэн 7 хоногт зөв байсны чинь одоо үүлийн зөв шийдвэрүүд гаргасан ч бас үүлийн одоо үйлдэлээр үр нөлөөгөөр ийм сайн сайхан үйл болж байгаа юм. Найдвар тэгж гин одоо тайвшаад за одоо нэг үнсэн сайхтаа борж ин гэдэг үйл бол айгүй сайхан орж байгаа юм байна. Тэгэхээр цаашаа яригвал бүр ингээд одоо амжилтан дээр одоо юу гэдгийг хүн юу ч болно үстэй. Заавал уналт бос дэлгүүр бас нөгөө талаас одоо амьдрал дээр шалгалт шүүлэгч юм уу бас ядаргаатай ачаалал байж байгаад тэр нь дуусгах хүн бас нэг юм амьсгаа авдаг штэ. За одоо штэ юу гэж болсон хамаагүй одоо ууй гэдэг. Яг тийм өөрийгөө тоос орж явах магадлал бол байгаа шүү. Амьдрал чинь бол аюул тийм дайггүй гоё өрөө бол таныг оруулж байгаа юм байна. Бүр цааш нь бүр завьтай үе яваад байгаа юм 5 тухтай тийм. Гол нь энэ дээр нь та бас амьдралын яг ямар хуу потенциалтай яаж иж байгааг аюул сайн ойлгож харж байгаарай гэдэг хөтөр энэ дээр гарч байгаа юм байна шүү. За нэгдүгээрт харин хоёрдугаарт энэ дээр юу вэ харцгаая.
За зоосны боол. Ер нь зоосны боол бол одоо таараа үзэр 4 боол дундаа хамгийн тийм 50 одоо боол гэх. За боол гэхээр бол ийм одоо ядуу тийм зөвдөө биш. Нэгс нь залуу хүн хэлж байгаа юм. Одоо уур элчлэг гэж явд юм л яагаад ч боолыг Монгол орчуулсан. 50 дөлгөөн ямар нэг хийж азуултээ тийм одоо хит яарахгүй, сандрахгүй бүх юм яг цагаараа сайхан болж байгаа гэдэг итгээд за тэгээ бүхний сайхан төлөвлөсөн эерэг өөдөр гоё амьдралыг ер нь ингээд амьдрал дээрээ шүү дээ аль дараагийн сайхан оржээ. Тэгэх тусам одоо нэгс нь та амьдрал дээр юуг мэдрэн яг тэр үйл явдлууд сайхан болдгийн байна гэдэг үзэрнээр гарч байгаа байхгүй юу. Тийм учраас юу хийж болохгүй шүү. Одоо ингээд яана гэж мэдээж ирээсээ амьдрал дээр бас юм болгүй л яах вэ? Баахтаж тийм эсвэл бас санаа зовоох зүйл явдал болох ч гэсэн том зургаар бол айгүй дайжгүй учраас битгий юм хүн дээр ингэж одоо яана гэж битгий юм бодороо бүх юм харин одоо зүг байгаа шүү гэдгийг ойлгоорой гэдэг хөтөр энэ дэр гарч байна. За харин 3 дахь нь гаргалан нэвшиж байна. 5 сэлэм. Яг хөө жижиг сажиг драматик тэ үүд явдал амьдралууч бол орж иж таарна. Ялангуяа одоо хүнтэй харилцах талтай. Гэхдээ энэ чинь нэгсэндээ хүнийг таниулах тал дээр юу юм шүү. Гэхдээ хүнийг тийм муу утгаар нь таниулна гэсэн үг бол биш шүү. Одоо зарим хүмүүс нь хэрэлж орлож яж тийг бие биений ойлгодог шүү дээ. Тэгэхгүй бол жирийн үедээ тэгэл байгаль. Яг тийм маягаар таны нүд бас одоо жоохон хэрэлж уралж яж эсвэл жоохон муудалсан эсвэл заавал бие биенийх нь муугуулж эсвэл жоохон орилж шалж яг юу яах гэдэг ойлголцох гэдэг гэж магадгүй байгаад байна. Хэрэг зүгээр л 50 бай гэх юм надад хайшээ. Тийм байл 50 гэж юу яах вэ? Очиж зүгээр ойлголцсон. Яг энэ жоон драматад одоо хэрүүл уур хөсч яддаг. Гэхдээ хамгийн чухал нь яг амьдралд аль нь юу гэдгийг сайхан ойлгоод явж байхад ойлголцсон байхад босгон болно шүү дээ. Тийм учраас битгий ийм зүйлсүүд ингэж хямраад яана гэж битгий бод зүгээр ойлголцох байвс хэрлэж хамаагүй ойлголцоо. Одоо зуурж байгаа ч хамаагүй сууж байгаа ч юм уу те. Одоо тас тэрж байгаа ч хамаагүй сайхан ойлголцоод одоо сайхан ярилцах. Тэр нь хамгийн чухал юм шүү. За юу. За энэ 7 хоног ингээ харвал бөөн бөөн тэмээлт баяр. Тэгэхээр яагаад гэвэл таны амьдрал хэцүү замаас одоо зүү зураг сайхан орж байгаа учраас юм шүү. За харин сагуудл дээр бол аюу сайхан ажил амьдралын зөндөө сайхан юм болж байгаа. Тэрэн дээр таны ийм тайван төлөв гоё байдал чинь энэ амьдралыг бүх их сайхан одоо уюуд руу оруулж байгаа юм байна. Хосын харилцаа хувийн харилцаа тал дээр жоохон ойлголцох ёстой, очиж зүг болох ёстой, уушрах эсвэл те одоо бас аашгсан нийтлэг зөндөө байгаа. Тэгээд дээр нь хүн амьтанд хайрцаа хэлж бас хүнийг ойлгодгоо хэлж явах нь аюу зөв юм шиг гэдэг хөтөр энэ дээр гарч байна. За одоо харин сахиусан тэнүүтэнд юу зөвлөсөн байна? Харцгаая. Чакра самвара. Одоо юу яана? Хайр те одоо хайрыг бүтээнэ гэдэг чинь одоо юу яа гэм аа? Амьдралын хамгийн сэнсний бүтээх бас мэрэгэн ухаан гоё зүйлс авчид юм аа. Энэ 7 хоногт бол зүгээр амьдралыг хайраар сайхан дүүргээч, хайр хийгээч, хүүхэд хийгээч за зуршлаарай. Одоо юу яагаад ч те амьдралд ажил төрөлчөд юм уу ер нь эргэн тойрч жоохон туслан ч гэсэн хүмүүстэй сайхан баярлсан талаар хэлээд тэгэхэд ихэд өнөхөр сайхан байсан шүү дээ хэлээд тийм талархсан сэтгэлээ аюу сайхан илэрхийлж жоохон сурвал аюу сайн биш шүү. Та дүн зам дандаа тийм дотроо бодоод дороо ингээл яваад идэх хүн биш үү те. Гэтэл нэг сайхан илэрхийлж явбал бас аюу сайн биш үү гэдэг үзэр энэ дээр гарч байгаа юм аа. За харин одоо сахиусан тэнүүтэнд одоо энэ 7 хоногийн энерги юм байх нь харцгаая. Гүж аваа одоо сайн шүү дээ нэрээ. За юу гарсан? Нэрдүүлээ. Judgment шүүлтийн үзэр, хувь тавилангийн үзэр. Яалтчгүй юу яагаад вэ? Таны амьдралд одоо хувь тавилангаас бас одоо нүдчээд одоо ингээ сайхан явна хогшоо гэдэг нэг юм. Хувь тавилангаас одоо тань төлөв төлөвж өгж байгаа бололтой. Үнэхээр ингээ энерги төвшөнд таны зүгээр явах төрөл нэг бараг л зүгээр 3 алхаал мөнгө болол 3 алхаал ямар нэгэн болол явах хэмжээний тийм сайн энерги бол байгаа юм байна. Тэгээ энэ энерги нь одоо хувь тавилантай их тийм холбогдож байгаа учраас юу явах шүү. Одоо
таныг хувь тавилангаас одоо зөв зүйлээ сайхан хийгээж бас зөв зүйлээр нүүртүүл гэж явж байгаа гэмаа гэдгийг сайн одоо ойлгоорой гэдэг хөтөр энэ дээр гарч ирж байна. За одоо ингээд хоёр дахь өдөр маань дууслаа. Хөдөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараа, шеэр хийх, subscribe дараа. Донешн маш баярлалаа. Гүрлийн нутган дээр те юу хийх хүсний хол зорилготой энэ үйлдэл тэмцээн төвчээрээ тэрчлээ сайхан манифест хийгээ залбирал өдөр болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн санагдсан өрөө мөн ингээд таараа төтрөө үзэл байгаа юм асуумар байгаа бол та бүхэн Facebook, Instagram холбогдоорой. Мөн байнга стрессээ тавьж чадахгүй хэцүү байвал та бүхэн энерги зөвлөлөг Oracle авсыг одоо хэрэгж үзэж сайн болох юм байгаа шүү заяа. За тэгээд юу яа? Хамгийн сүүлд нэг юм хэлээ. Амьдралд хувь тавилангаараа орж иж байгаа тийм азыг хүн авах сайн. Тэгээ азыг бүр мэдрэх бүр сайн. Харин та айцтай байна. Айж болохгүй зүгээр амьдралын сайн сайн мэдэрцээ. Тэгээ ямар ч тийм фактлаг юм байхгүй. Ямар ч тийм одоо ойлох хүүхдээ хошны урд үзээ мөс гэсэн байхгүй. Яг хүүчиг инээ ханаа яадаг жоо халтж унал үз. Гэтэ таасангүй. Амьдрал дуусчихгүй. Амьдралын сайн сайн мэдэрцээ. За одоо ингээд 3 дахь хөдөрлөөгээ орцгоё. За 3 дахь хөдөр маань за дурлагсад болж байна шүү дээ. За хөдрийг ажиглал бол одоо тэнгэрийн хэлчээс сумаан дуустал те чөмгөн дундартал одоо хосуудыг одоо Монголын Европын ард түмнийг олон болгоход одоо тэгчээж явах шиг байна. Харалт суман дууссан те бүү одоо ингээд бүү дүүрэн хосууд. За энэ 7 хоног ямар хөө байх вэ гэхээр юу яана? Нэгдүгээр бүх юм баланстай байна. Хосын үзэрч бол одоо аюу тийм баланс үзэр. Тэгэхээр нэг айхтар бас тийм амар юу бол одоо ерөнхий байдал тал дээр санхүүтэл төр гэх юм уу айхтар дэшээс авахгүй айхтар нэг доош унахгүй байх. Хоёрдугаар харин яаж хэдүүлүү тийм хүмүүстэй харилцаа хүмүүсийн сонголт байд юм уу эсвэл одоо хайр дурлал байд юм уу илүү тийм хувийн амьдрал хүний харилцаа эсвэл за яагаад болох юм тийм сонголт ажил байлаа гэх тийм сонголтод таныг оруулах тийм маягийн үйл явдлууд болох гэж гарч иж байна. Энэ нэг их байхаа нэгдүгээр хосын харилцаа сингл юм уу эсвэл хэцүү одоо нэм токсик байгаа хүмүүс бол нэг бол нэгтэлтэй гаргах эсвэл харилцаагаа олон дэвшүүлэх. За тэгээ ганц биеуд нь бол одоо эксүүтэй ч юм уу шинэ хүмүүс шахам уучраад нэг талдаа гаргах. Ер нь бол энэ 7 хоногт жоохон энийг зөв сонгосон хүмүүс бол Монголын өрс маш олон болох их магадлал бол байгаа. Би зөв энийг хүндээ л ярьчих зүгээр. За хоёрдугаар гэвэл ийм байгаамаа. Дан ганц одоо хайр хайр хийх яах дүүрч гэхэд энэ нэг гээд байгаа юм. Одоо хамтвал бизнесийг ч хийж болно, ажил хэрэглэж хийж болно те эсвэл одоо ямар нэгэн өнгөрсөн байсан найз нөхцөд гарч ирдэг ч юм уу. Нэгээс сэтгэл зүйн хувьд бол аюу тийм гой өгүүлбэрүүд бол боолж байгаа юм. За тэгэхээр цаашаага ингээ харуул одоо юу гэдгийг өөр чин амьдрал сонголтуудыг өгөх болно. Чи одоо яах юм те? Ингээд энэ хүнтэй байх уу эсвэл зүгээр өөрөө нэг арга болох юм уу? За ажил төрлөөр гэсэн яг энэ янзаар байх юм уу? Эсвэл арай өөр зүйл хийж үзэх үү? Эсвэл ингэж хийж үзүүл ямар юм бэ? Хосын харилцаа гэсэн тал дээр одоо харьцаагаа шинжлэх үү эсвэл энэ хүнтэй нийлүү болох юм уу? Ийм олон сонголтуудыг өгөх ба энэн дээр та харин юу яах ёстой шүү? Яг өөртөө хамгийн зөв одоо сонголт шийдвэрийг гаргах ёстой. Яагаад вэ гэвэл дурлагсал гэдэг хөзөр нэг балайн юу гэдэг юм? Одоо хувь тавилангаас сонголт өгж байгаа ч гэсэн одоо сонголтыг нь хүн хийх учраас жоохон мэдрэлтэх магадлал бол нягур бол байгаа. Би зөв үннийг хэлчихье. Одоо ялангуяа энэ хүсэл сонгосон хүнтэй жоохон хүнийг бодох гэдэг ч юм уу. Эсвэл заас би нүрийг яах гэж боддог ч юм уу. Заримдаа одоо юу гэдгийг өөртөө хэрэгтэй сонголтыг харахгүй байх магадлал байдаг учраас одоо юу яагаад шууд ширэн нүрдлэл өөртөө хамгийн зөв гэсэн сонголтыг бол хийх нь хамгийн чухал юм шүү гэж энэ дээр гарч байгаа юм. Тэгээд цаашаага бас хүмүүстэй хамтарнаа, зожигрохгүй. Ямар ч зүйлийг хийсэн хүмүүстэй хамтарч хийж одоо явж болно. Яг л гэвэл энэ хүчтэй сонгосон хүнтэй жоохон зожигроод байна. Гэр сургууль. Энэ бол одоо дээрх үед бол 90 онд бол бахархах үйл явдал байсан. Бахархахгүй одоо сургууль байсан. Одоо бол үгүй. Одоо бол жоохон зожиг тийм уулын савдагч гэдэг юм уу те. Эсвэл одоо юу ч гэдэг нэг
нэг тийм хаягдсан муу шиг амьдралж байх амьдрах гэж болохгүй заяа. Харин тэрний оронд хүмүүстэй ингээд яа гэгээд ажиллаж гисэн магадгүй бас хасан харилцаа орж ирэх болон бүрэн болж байгаа. Хавар ирлээ сайн амьдрал. За харин одоо юу яа? Ажил төрөл татвар яах вэ? За болж шít. Хаан өдөр. За хаант маань бараг л юу вэ дөө бараг л бурхан багш шил шаахан дахигдэн шүтгэж штэ. За нэгдүгürt ажил төрөл таллын юмнуудаа одооноос л нэг юм та яг өөрөө толгоогоо мэдээ. За би ер нь ингэж ингэмээр байна те. Би ингэмээр тэрээр нэгдүгээр бол та нэгт орж байшгүй. Энэ бол үнэхээр сайн зүйл. Хоёрдугаарт юу яаж байна? Одооноос бас нэг юм овоо айтайхан нэг юм тогтвортой байдал руугаа ороод одоо нэг юм бас нэг савлага нарай гайгүй болоод явж байгаа шүү. Тэгэхгүй бол энэ хөтөс сонсон хүнтэй ойрын хэдэн төлөв бас үдээ савлагатай явсан байх магадлал байгаа тань. За тэгээд энэ 7 оноос одоо нэг юм айтайхан үрэг бол нэгт орж ирж байна. Хамгийн чухал нь 3 дахь нь гэвэл юу гэдгийг хаан хөтсөр юу? Одоо дандаа юмны холыг хардаг, томыг хардаг. Тэр нь сахилга баттай. Одоо энэ 7 онот бол гинт пирк гэл мөнгө орж ирэхгүй. Энэ 7 онот бол нарийн тооцоон дээр хийсэн одоо дийл, гэрээ тохиролцоонууд эсвэл одоо хүнтэй ингээд тийм хамтаа хожих зарчмаар хийсэн үйлдэлүүд чинь тань мөнгө яадаг гэдэг гой юм авчирна. Тэрнээс зүгээр байж байгаа нэг тийм гоё ингээд пирк гэл мөнгө орж ирчих юм уу? Эсвэл тийм барлаа үйлдэл бол болохгүй. Тэрээсээ ойлгоно. Аюу тийм л санхүүл дээр тийм практикл буюу тийм логик дагдаг одоо яг гатуу зарчмаар явдаг байгаа ч гэдэг зүйлийг бол энэ дээр хэлж байгаа юм. За тэгээд цаашаага ингээ харуул санхүүл дээр юу яах вэ? Яалтчгүй туслах хүн гарч ирэх байхаа. Эсвэл ямар зэрэг санал тавьсан. Ингүүл жигнэс хэлүүлээ баяжин юм эсвэл ингүүл гоё ч юм уу. Тийм хүмүүстэй юу яах вэ шүү? Бас нэг анхаарал. Энэ үсээ сонгосон хүнтэй юу яагаад вэ? Одоо хүмүүстэй ямар нэг санал тавихаар шууд заа гэж хэвдэг. Эсвэл үгүй гэж хэвдэг. Энэ чинь дундуур нь бодож байгаа за аль нь яаж байж болох вэ? Ийм сайн зүйл, ийм муу зүйл байгаа. Энээс аль нь дээрээ байж болох талаар одоо бодож үзэж байж шийдвэрээ гаргана. Тэгэхгүй бол та нэг шууд тийм байх эсвэл үгүй гэдэг чинь эсвэл бол хүн таны ятгангууд нь тэгээд гатаа зөвшөөрч тийм хөрөө заа гэдэг. Тийм үйл явдал бас болцоод байгаа учраас одоо энэ 7 хоногоос эхлээд толгоогоо мэдсэн, толгоогоо даасан одоо тийм шийдвэрүүдийг гаргаж явмаар. Тэгээд 3 дахь нь гэвэл юу яагаад ментор буюу үнэхээр яах ихээ сайн мэдэхгүй байгаа та хүнээс асуу. Зүгээр сайхан асуу яг яах гээ. Тэгээд бүр асуухан болтгүй бол надад сайхан үзүүлчих. Таарда заяа. Орон тех шаардлага байна. Яагаад гэвэл энэ хүчээс сонсон хүн та гоё амьдрал байна, гоё дажгүй байна гэсэн ирнэ хүмүүсийн үгэнд төрдөг юм эсвэл хүмүүс итгэхгүй ч юм уу балай байдлаа байгаад яг танд цэвэр зөв хэрэгтэй одоо зөвлөх хэрэгтэй байна. Тушаал биш эсвэл тийм одоо сэтгэл дарс одоо тайвшруулс үг шиг яг бод зөвлөх хэрэгтэй. Харин тийм зөвлөгөө асуу гэж байгаа бол одоо надаас холбож болох юм байгаа шүү. За харин одоо юу яа? Хосын амьдрал болон хувийн амьдрал. За юу яах вэ? Хүлээстэй хүн. Хосын амьдрал ер нь гэр бүл хувийн харилцаа хүнтэй харилцагтай та жоохон төвөгтэй байдал байх байгаа. Яг нэг үеийнхад. Нэгдүгээр хосын ууг нь бол дурлалцтай зүйл гарчаад байгаа штэ. Амьдралчнаас та хүмүүс орж ирээд штэ. Гисэн хэрнээ нэг бол та сэтгүүн төвшөнд бэлэн болоогүй. Хүний амьдрал тань ингээл гоё юм заавал хайр байж юу явах вэ? Найз чин дажгүй найз хүч гэдэг юм уу? Эсвэл дажгүй хүмүүс эсвэл хуучин танилж юм уу? Эсвэл гэр бүлийн юм уу? Орж ирэхээр та өөрөө цожиг байдлаар дасцсан байвал яах юм? Тэ? Тэгэд үгүй гэдэг бас фактлаа. Эсвэл одоо угийн токсик харилцаатай байсан хүн шинэ хүнтэйгээ очирвол яах вэ? Нэг өсөндөө жоохон сэтгэл зүйн тогтворгүй эсвэл тийм балаа байдалтай байх ч гэсэн ерөнхийдөө бол энэ нэг юм одоо хүлээсэн хүн бол ухаарлын хөзөр. Амьдрал дээр ер нь одоо ялангуяа хосын амьдрал, хүнтэй харилцах, хувийн харилцаа тий одоо олон нийтэд яаж вэ гэдэг тийм ухаарсан 7 хоног бол байна. Энэ нь сайн ч болно, муу ч болно. Одоо сайн талаараа бол зөв явна гэдэг ухаарл, муу явна бол одоо би ингэж бич болохгүй мэнэ гэдэг ухаарл. Тэгж ухаарахгүй бол та хүнээр хэлүүлээ нэмэргүй нэг л яж захтай тийм бэлэн зөвтгөлүүдтэй аргал ингэж амьдрах зөв ухааны яриад байдаг. Тэгээ тэрэндээ тийм таарсан бас тийм одоо амьдралын стил хэмнэл яадаг юмтай байгаад байгаа учраас бас болохгүй байгаа тань.
За тэгэнгүүт одоо хүлээстэй хүний бас нэг утга байдгийг тавьж явуулах. Зарим хосын гэх юм уу эсвэл найз нөхцөл юм эсвэл тийм одоо бүтлгүүд урлж гэдэг юм уу те. Эсвэл бүтлгүй харилцаанд зүгээр тийм 50 явуулсан ба шалуухан. Гээл бүтээггээл хойноос нэг зургаар чаргууцлаад байх. Түүхтэй өстэй. Тэгэхээр таанч түүхтэй, тэр хүнч түүхтэй. Тэгээд одоо юу гэдэг та угийн бүтггүй юм эсвэл түүхтэй тийм эзээр биш тэгэл яваад гэдэг. Тийм харилцаа бол танд угаасаа зохихгүй бөгөөд бас их ядаргаатай байгаа юм биш үү. Тэгээ ер нь хүлээстэй хүний хамгийн гол утга нь бол одоо юу гэдэг юм. Одоо зүггүй дэрэг одоо амьдрал яах гээд байгаагаа мэдэхгүй тийм зүг чиггүй яваад байх юм баггүй юу. Тийм учраас одоо юу яараа энэ 7 хоног ухаарл болно. Гэхдээ тэр ухаарлуу жоохон бас төвөгтэй ухаарл байх болоо гэж гарч иж байгаа юм аа. За одоо юу яа? Одоо гаргалганы наривчсан буюу одоо энэ 7 хоногт одоо ямар хуу сайн үйл болох нь яах вэ? Одоо харцгаая. За морин тэрэгтэн болж шít. Одоо яалтчуу та одоо өөрөө энэ 7 хоногт одоо нэг зүрхэндээ хүсдэг тийм одоо юм байна. Энэ хүслээд яг биелээсээ гээд бас зүтгэмээр байна. Бас биелээсээ сайхан залбирмаар байна. Морин тэрэгтэн бол яг одоо морь бол тэрэгт одоо морь унжаа хүн бол нэг газар очингээ ботсон байгаа. А морь бол давхрын гэдэгт мэдж байгаа. Тэгэхээр бас морьтой хүн одоо чавхурд нь одоо тийм ташуурд гэдэгт мэдж байгаа. Тийм учраас юу яагараа гэж байгаа юм. Одоо өөр дээрээ яах вэ ийх үү гэдэг. Яг ямарваа нэг энэ одоо сайхан юунаас шиг сайхан үр дүн гаргачихъя гэд явж явах нь айгүй чухал байгаа юм шиг гэдэг үзэр энэ дээр гарч иж байгаа юм аа. Бас нэг зүйл гэвэл морин тэрэгтэн чи өөрөө юу байдаг юм. Гаргалгааг нь олон тэгээ шагнал гэсэн утгатай үзрэхгүй юу. Тийм учраас энэ 7 хоног бол сайн шагнал бай, муу шагнал бай. Та бол хүчтэй сайхан хүчтэй одоо явах юмаа гэдэг хөзөр энэ дээр гарч иж байгаа. Хамгийн чухал нь та энэ дээрээ өөрөө өөр одоо энэ хийдэн зүйлсийг хийснээр амьдралдаа ямар хуу сайн утгатай явж байгаа яах гэсэн гэдэг бүрэн сайхан ойлгоно гэдэгт би итгэлтэй байна. За хоёр дахь нь. За 3 зоос. Яалчгүй таны амьдралын санхүүгийн суурь бол одоо сайхан босгоо явж байгаа юм байна. Нэгдүгээр санхүүгийн суурь гэж чинь бол одоо 3 зоос бол одоо тийм суурь багантай зүйл гэдэг хэвгүй юу? Таны амьдрал яадаг гэдэг юм одоо сайхан суурьаар бол босох тийм боломжийг бол тань руу ингэ сайхан явуулж байгаа. Та харин энэ дээр өөрөө одоо тийм дөрвтойхон шиг нэг одоо юу гэдэг чинь дөрвтойхон шиг нэг амьдрал ихээр ингэж байна гэдэг шиг. Дөрвтойхон шиг амьдрал ихээр та өөрөө бас яг одоо юу гэж болохгүй шүү. Өөмрөө гэж болохгүй шүү. Дөрвтойхон нэг амьдрахыг үзчихээрээ гар тэрийн чөлөө хөрж заяа юу. Арай гоё юм билээ гэдэг шиг. Тэгээд 3 зас ч өөрөө юутай. Одоо юу гэвэл түрүүсээ шиг багнасан шүү дээ. Яг нэг зүйл дээр л аягүй сайн төвлөр. Нэг зүйл дээр за яг ийм бэ, ингэл одоо амар юм байна. Ингэл би болох юм байна. Энэ зүгээр л одоо юм гээд. Тэгээ тэрнээс эхлэх батаа шууд дайраад ороод бай. Тэгэхгүй бол та заримдаа нэг хүн хэлэхээр тийм ч юм уу гээд бас нэг өөр хүн хэлэхээр бас үгүй ч юм уу гээд дахиад нэг хүн хэлэхээр бас тийм ч юм уу гээд тийм салхинд хийсэх одоо навчслуугаа тийм зүг чиггүй яваад байна. За яа. Эннээс ч харин сэргийлэх үйл явдлууд энэ сард одоо энэ 7 хоногт сайхан болох юм байна. Тэгээс та сайхан суурьтайгаа учир зүг болоод сайн явчих байхаа. За харин хосын амьдрал хувийн тал дээр савааны хаан. За энэ нэг сайхан дурагч юу гэлээ гэж байгаа шүү дээ. Ингэж байгаа юм. За энэ жоох өсгөж тодорч. Яалтчгүй жоохон дайчин баймаар байна. Байлгах уус нэр хүртэйгээр явуулж байгаа байх. Энэ үсээ сонсон хүн та яг тийм одоо юу яг бол 100 соног гэвэл нэгстэй чардаж сонооч байх. Зөрөөд тийм сонин дотын хүмүүсийн нүүртэл явуулж бод чаддах. Ичээ. Эсвэл яахсан би орон 100 соног чиж юм уу? Эсвэл яахсан гэдэг тийм жоохон юу гэдэг чтэй хүмүүс гэдэг чтэй. Тэгэхэд байгаа учраас энэ 7 хоног бол таныг энерги талаас их сайн цэнэглэх байх. Тэгээд бас их тийм дайчин энерги юм уу явуулах бас дайчин хүмүүсийг таньуус явуулах байх шүү. Одоо танд одоо ухаарах гэдэг бол нэг амьдралын ердөө тал нь үлдсэн тал нь ухаарсан дээр үйлдэл хийх. Таныг үйлдэл хийгээч тэгжүүж амьдрал шийдэл сайн болно штэ гэдэг хөзөр энэ төр гарч ирээд байгаа юм. Яг уу та өөрөө зөөлөг юм байж болно. Гэхдээ ийм бас сонирн байж болохгүй шүү гэдгийг танд одоо ингэж хэлж байгаа юм аа. За ингэж ерөнхий байдлаараа бол дурлалын үзэр гарсан нэлээд бас
харилцаа холбоотой амьдаа одоо танилцаа гоё явах бах. Тэр дундуур шин таны амьдралд бас аюу тийм гоё амжилтанд хүрэх сайн сайхан үйл явдал болох хүмүүс бол амьдралч орж ирнэ. Харин санхүүгийн хувьд бол хаан хөзрө гарсан яг өөрөө бүрэн биеэ дагаа сайн сайхан одоо чадвар гарч иж болно. Харин тэрийг хийхэд бол суурьтай нэг юм ал бариад аюу сайн яваарай. Одоо хосын амьдрал хувийн харьцаа тал дээр нүүр тулах хэрэгтэй амьдралаа ухаарах хэрэгтэй зүйл байна. Тэр ухаарс дараа хийх үйлдэлээ бас сайн хийж бүхэн сайхан болно шүү гэж гарч иж байгаа юм аа. За харин одоо тань захиусан тэмүүд юу зөвлөж байна харцгаая. За нэгдлийн мандала юу яана? Амьдралын сайн сайхан одоо өсгөлөнгөө гой зүйлээр төвлөрөө дандаа хатуух түүхийг хараад байгаа юм шүү. Дандаа тийм болж бүтгүүг хараад гүрээсэн одоо ардаа юу шиг хүн яваад байгаа юм шүү. Тэрний оронд амьдралын сайн сайхан дээр нэгт төвлөрөө хоёрт яс манифест хийж бүр яаж бүр ийм сайн сайхан болох дээр сайхан орж ирээ. Байнгын хүнээс биш. Тэгээд яг өөрөө яаж жаргах үдрүү сайхан ороо. Тэгэхэд бол бүх юм сайхан биелнэ. Та энэ өдрөө сонгосон хүндээ тийм бас муу пакталцсан бишээ. Сайн сүнстэй, чадвартай, үүлийн хөтэй хүн дааж өөртөө жиг итгэлгүй юм байна гэж гарч иж байгаа юм. За яа. За харин энэ л таны одоо энерги юм байх нь харцгаая. За темперанс мэдрэмж яалтчгүй одоо таны жоохон юу явах шүү. Нэг юм хэлчихье. Энэ 7 хоног жоохон дэшээ доош ирсэн сэтгэл зүй жоохон тогтворгүй байгаа байгаа шүү. Яагаад гэвэл энэ хүсэл сонсон хүн та одоо юу яагаад вэ? Нэгдүгüйлээ болж байгаа үйл явдлууд дээр заавал нэг юм дайчин байж юм хүний болгон бүтээгэж ээж явна. Тэгэхээр их мэдээж одоо жоохон тийм тогтворгүй өсвөл хүнтэй муудалч гэдэг юм уу, өсвөл хүнтэй өөрийгөө хамгаалж гэдэг юм уу, жоохон үйл явдал болох учраас жоохон дэшээ доош байна. Тийм учраас өөрийгөө сэтгэлсэнээ жоохон тайвшруулж байсан нь одоо хамгийн чухал юм шиг гэдэг өдөр энэ дээр гарч иж байгаа юм аа. За ингээд 3 дахь өдөр манд дууслаа. Хөзөр дэлгэцүүн таалагдсан бодлогоор шеэрээрээ subscribe дараад дагшаа маш баярлалаа. Амун одоо бүлгийн нутгийн дээр юу хийх хүсэж байгаа болтой. Одоо юу төвчдөг ч өдрөөс сайхан манифест хийгээ залил үлдээ өрөөлөх боллоо. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн хүсний өрөө амун дашин дуртууд ингээ та бүхэн байнгын тав үзүүлэлт байгаа бол та бүхэн Facebook-ын Instagram-аар холбогдоод асуух сайхан амжилт болно. За тэгээ мөн байнгын стрессээ төгтөргөө түүхтэй хэцүү байгаа бол та бүхэн энерги зөвлөлөг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10 минут авснаас норд 10 минут бясалгыг гараад ирэхээр аюул сайхан тавьшаад гой бол гарч ирсэн байна шүү. Тэг хамгийн сүүлд нэг юм хэлээ. Үнэн бол үнэлэх. Худал бол худал. Үнэнтэй нүүртлэх хэрэгтэй. Хэрэгцээ байна заа юу. За тэгээ одоо тэгээ та бүхний сайн санааг хүсье. Дараач үзүүлэлтээрээ уулзцаая.